Энэ Монгол Ардын нам өглөө жахаасаад би юм ярьж байна. Монгол Ардын нам өглөө 14 цаг хүртэл завсарлага авсан. Завсарлагаа сунгаад 15:30 болсон. Тэгэн ч одоо яасан ийснэ ярьж хэлж энэ чуулганаа үргэлжлүүлдэг юм. Асуудал нь төсөвтэй биш юм шүү. Их хурлын дэд дарга томилуулж чадахгүй, сандал суудлынхаа асуудлыг шийдэж чадахгүй ингээд төрийн ажлыг гацаагаад тэгээ завсраар нь хов гişүүд орж ирж хотлоо попрод. Ингээл арчилсан нам ажил гацаагаад байгаа юм шиг, арчилсан намаас бол төсөв гацаад байгаа юм шиг ийм нийгэмд хотлоо юм гардуулахаа болоо. Энд хин сууж байна. Арчилсан намынхан бүгдээрээ сууж шин. Энд ардын намынхан байхгүй. Би сая сандаг очир гişүүн сайн зэрэг гişүү хоёрын тэр ярьж байгаа зүйлийг сонслоо. Арчилсан нам одоо Төсвийн байнгын хорон дээр асуудлыг шийдэд ороод ирсэн юм шиг юм яриад байгаа. Төсвийн байнгын хорон дээр чи 30 хүн байдаг шин. Тэг манайхаас 9 хүн байдаг шин. Та нар тэгээд хориулаа байж бид нар дийлдлээ юу? Яагаад ингэ хотлоо ярьдгийг? Дээр нэг 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг арчилсан нам дээр тавьчихсан байна гэдэг. Энэ жоохон үнэлтэй. Нийт төсвийн 3% байгаа юм. Тэгэхээр бид нар нийт төсвийн 97%-ийг өөр дээрээ тавиулчихсан юм а гэдгээ улс орон дээр зарлж шин. Та нар угаасаа ингэж л явдаг л да. Өнөөдөр нийгэм болохгүй болцсон юм шиг нэг сонин юм яриад байх юм. Нийт 32 жилийн 28-нд нь төр бариад л ийм дэвшинд авчирчаад байгаа шин. Тэгээ бид нар ч харин дэвчээртэйгээр та нарын зодооныг 2 сар гаруй ард түмэнтэйгээ харлаа. Амтны хөрөөлөнд байгаа юм шиг загнахын та нар. Төсвийг бодлогоор зохицуулдаг. Та нар үнэхээр 100 гаруй жилийн настай намын бол 30 арчилсан сонгуулиас хойш 32 жилийн 28 жилийн төр барьсан бол энэ цалин цагаагийн чинь эгэ нэг дээрэм тонуулын аргаар нэмдэггүй. Энд чи одоо та нарын хөгжлийн хөтлөөр бодлого зорилтондоо торуулж нэмдэг шүү дээ. 16-аас 20 он 64-ийн бүлэг байсан. 20-оос 24 он 62-ийн бүлэг байсан. 24-оос одоо 68 байна. Та хоёр тасарч хуваагдчихад хичнээн одоо сар жилээр муудчаад ингээд арс нам руу худлаа яриха бол сандаг очир гişүүн сайн зэрэг гişүү хоёр яг хэлээд байна шүү дээ. Арчилсан намынхныг яаж хийж гоод 200 тэрбум төгрөг тавиулцсан гэдэг чинь нийт төсвийн 3%. Бид нар 97%-ийн хуваагаад авчихсан юм а. Энэдэд юу ч өгөхгүй байх ёстой байсан чинь харин 3%-ийг тавьчихсан байна хөөх юм. Ингэж хэлж болох юм уу? Тэгэхээр та нар бол асуудал нь завсарлага авсан бол орж ирээд төсөө үргэлжлүүлэх ёстой байсан. Их хурлын дэд даргатай л байсан та нар. Үндсэн үлж өчөөгүй бол өнөөдөр тэгээд өдөрдөө даваад явах байсан шүү. Болохгүй гэсээр байтал болно гэсээр байжгаад үндсэн үлээ дэвсэлж хайчаад тэгээд дараагийнхаа дэд даргаыг бас хуульж өчөд тавиулах гэдэг. Хэзээ байхдаа та нар одоо ийм болцсон. Та нар одоо 28 жилд нэг цоожгүй эскалатанд ороод иддэг. Энэнийг л одоо 100% идүүлсэнгүй. Энэдэд одоо нэг бас нэг ер нь хөрөнгө оруулалт гэдэг чинь бид нар гадаадад юм барья гэв шүү дээ. Монгол улсын хаана ихтэй нэг хөрөнгө оруулалт гэж шүү дээ. Тэгээ аль нэгэн аймагт нэг жоохон нэг сургууль юм уу цэцэрлэг тавьчихсан байна. Юуг нь өччих гээд байна. 100 жилийнхаа ойг хийж байгаа сум эсхийг гэрт цэцэрлэг нь явж гин. Тэгээ тэн дээр цэцэрлэг тавиад өгчөөч гэж хэлэх нь яагаад та нарын зөвөг хөргөд байгаа. 1 минут нэмж тодруулъя. Тийм учраас худлаа ингэж материал нулимс соногдгаа боль та нар. Төсвийн байнгын хорон дээр та нар ямар ч шийдвэр гаргавайгүй л 30-аад гишүүний хориод нь байж гин. Бүх бодлого зохицуултыг бүх байнгын хорон дээр хийвэл болж гин. Өнөөдөр гөлөг төөрүүлж байгаа юм шиг нэг сарыг авлаа. Тэр Эрдэнэт гишүүнд би үг хэлэх гэсэн гараа явцсан байна. Цалин нэмээгэнгүүт гардагшаа гараад попордог. Гүйж орж ирэнгүүтээ тэрийг үгүй болгоч, энийг үгүй болгоч. Ямар ч судалгаа тооцоо байхгүй далайн дээрэмчин шиг загнаж байгаа. Ингэж төсөв баталдаг юм уу? Ингэж төр барьдаг юм уу? Тэгээд бүгдээрээ хаяад уруулаа өнжүүлээд алга болчихно. Арчилсан нам хуульж өрчөж төсөвт мөнгө тавиулах боломж байхгүй. Та нар одоо 68 мөлөө өдөж биднийг хуульж өрчүүллээ юу? Тийм учраас би танай бүлгийг хоролдож байгаа
танай бүлэг дээр би төсөв ярьж байгаа гэдэгт итгэхгүй байна. Яаж дэд дарга тавиулах вэ? Яаж төсвөр одоо бойкотлж одоо дэд даргатай болох вэ? Аль бүлэглэлд дийлэх вэ? 15-наас өмнө төсөв маань ч гайгүй, ард түмний тэр цалин цагаан маань ч гайгүй. Аль нь дийлэх үү гэдгээр тэн дээр одоо ярилцаа сууж байгаа гэдэгт бол би бат итгэл